За улс төрийн хувьд хагаралтай эдийн засаг санхүүгийн хувьд маш том хямралтай энэ үед засгийн газрын тэргүүнээр горилогч бол нэг бол үнэхээр нэг албан тушаал эрх мэдэл дуртай нэгэн байж болох. А нөгөө нь улс төрчийн хувьд энэ хэцүү цагийг сонгоод ханцуу шамлаад энэ хүндрэл бэрхшээлүүдийг даван туулъя. Нэг ийм хоёр заагдрал хүн өнөөгийн энэ улс төр эдийн засагт үүссэн хагарал хямралтай үед сонголт хийх бах. Тэгээ би таныг ханцуу шамлаад үзье гэдэг талдаа байгаа болов уу гэж итгэж байгаа. Тэгээ хувийнх нь хөвч мэдхий олон жилч бас хамтраад ажиллаж байсан. Над нэг 3 асуулт байна. За өнгөрсөн өдрүүдэд хэвлэлд би 3 зүйлийг хийсэн. Таалагдахгүй байна, эргэлзээтэй байна, итгэл төрөхгүй байна гэдэг. За би яагаад энэ 3 үг сонгож хэлэх болсон шалтгаанаа асуулт болгож тайлбарлая. Таалагдахгүй байгаа нь юу гэхээр Монгол төрийн ерөнхий сайдыг сонгох анхан шатны сонгуул Ардын намын баг хурал дээр болсон. Удирдах зөвлөлдөр ямар ч өрсөлдөөнгүйгээр нэг хүн орж ирсэн. Баг хурал хэвлэлээс хаалттай хуралцсан. Баг хурлын гишүүдийнхээ гар утсыг хурааж авсан. Хамгийн гол нь саналын хайрцагаа хүчний ард задалж тооссон. Тэгэхээр энэ маань энэ арчилсан ил тод нээлттэй байх шудраг зарчимд ер нь хэр нийцэж байгаа юм бэ? Тэгээ одоо энэ Ардын намын хэлтэй орооны дарга байна, төрийн байгуулалтын байнгын орооны дарга байна. Ер нь цаашдаа улс төрийн намууд тухайн шатныхаа төлөөллийн байгууллагаараа ерөнхий сайд сонгох, их хурлын даргыг сонгох, ерөнхийлөгчд сонгуульд хэн нэр дэвшгийг шийдэхдээ ил тод нээлттэй арчилсан зарчмаар шудраг сонгодог байх энийг дүрм журмаараа нийсүүлж ажиллах нь бас зайлшгүй шаардлагатай юм байна гэж харж байгаа. За энэ асуулт нь юу гэхээр та энийг өөрөө хувь улс төрчийн хувьд юу гэж харж байгаа вэ? За хоёрт нь юу гэхээр эргэлзээтэй зүйл. За өмнөх ерөнхий сайд оюун эрдэнэ итгэл үзүүлэх хэсэг асуудлыг улсын хурал дээр оруулж ирэхэд удаа нэг зүйлийг хэлсэн. Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон зөрчилдөд байна гэдэг. Яг тухайн зөрчил нь юу байсан юм бол? Та ерөнхий сайд болсноор энэ зөрчил хэвээр үргэлжлэх үү? Эсвэл шийдлээ олох уу? Итгэл төрөхгүй байна гэдэг дээр нэг зүйл дээр л би үнэхээр харамсаалах. Таныг ч бас нэг талтаа юу руу яваад орж байгаа бол гэдэг дээр одоо хамгаалагч гэх юм уу? Засгийн газрын кабинетийн зарчим бол алдагдсан өмнөх засгийн газар дээр. Засгийн газраа огцруулахын төлөө ажилласан. Ууралч шаардлагатууд маш их байсан. Энэ байдал улс төрд бол одоо жишг болж тогтлоо. Та урд нь 2 удаа засгийн газарт байсан. Ийм одоо итгэл үнэмшлэхүй кабинет бол Монголын улс төрийн түүхэнд бүрдэж байгаагүй. Тэгэхээр итгэл төрөхгүй байгаа гэж миний хэлээд байгаа шалтгаан ердөөсөө энд л байгаа. Энэ улс төр бол за номтой хэрэг шүн асуултанд хариулъя. Ер нь нэгдүгээр агуулга бол яагаад нэр дэвшиж байгаа вэ гэдэг чиглэлтэй байна гэж ойлголоо. Ер нь энэ 2019 онд дараа нь 2023 онд баталсан үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг амьдралд баталгаатай хэрэгжилтийг нь хангаж амилуулахын тулд нэр дэвшиж байна гэж нэг талаасаа удаж болно. Нөгөө талаасаа энэ цагийн байдал хүнд улс төрийн нөхцөл байдал зөрчилтэй гадаад орчин маш хүнд байгааг ойлгож байгаа. Энэ үед бас намын нөхөд болон төрийн нөхөд одоо ерөнхий сайд итгэл хүлээл гэж яхад бас ухрах хэрэг байхгүй гэж бодсон. Тааламжтай үед урагшаа гардаг хэцүү үед гэж хоошоо суух эрх бидэнд байхгүй. Ингэж бидэнд сургасан. Үнэхээр байдал хүнд байгаа. Ийм учраас мэритийн зарчим, мэдлэг боловсрол, ажлын туршлага таарч яв зүтг гэсэн намын хамт олонны итгэлээс хойш суугаагүй. За намын баг хурлын хувьд бол би намын дарга удирдлага биш учраас төлөөлж хариулах болцоогүй.
Үндсэн хуулийн нэмэлтийн өөрчлөлтөөр үед улс төрийн намын тухай хуулиар ил тод байдал, дотоод арчил бүх зүйлийг хуульчилж гисэн улс төрийн намын тухай хуулийг баталсан. Энэ улс төрийн намын шинжил бол үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу тууштай хэрэгжих ёстой л гэж бодож байна. Намын баг хурал дотооддоо бол нээлттэй дотоод арчилтай явсан гэж ойлгож байгаа. За эргэлзээтэй асуудлыг бол би яг тэр зөрчлийн субъект нь биш учраас дундуур нь ороод тайлбарлах боломжгүй. Одоо бид арагшаа шурагшаа харж ажиллах ёстой гэдэг дээр бүгд санал нэгдэж байгаа гэж ойлгож байгаа. Улсын хурлаар өдөржин шинжээ хэлцээд гаргасан шийдвэрийг би өнөөдөр шүүж дүгнэдэг хүн биш. Улсын хурлын шийдвэрийг тэцээс өөр хүн үнэлж дүгнэдэг. Оюун эрдэнийн засгийн газрын талаар бол хангалттай сайн ажиллаж олон мега төслүүдийг урагшлуулах, хамтарсан засгийн газраас одоо төмөр зам, дэд бүтцийн чиглэл, мега төслүүдийн чиглэлээр ажлуудаа урагшлуулж авилгатай тэмцэх, үндэсний баялагын сангийн хуулийг амьдруулах талаар бол богино хугацаанд үр дүнтэй ажилласан гэж бодож байгаа. Ийм учраас хувь хүний хувьд бол би оюун эрдэнийн засгийн газрыг сайн ажилласан гэж дүгнж байгаа. Энэ цаашдаа ч гэсэн энэ ажлууд үргэлжлэх ёстой гэж бодож байгаа сайн ажлууд бол. За өмнөх асуултуудад бол улс төрийн нөхцөл байдал зөрчилдөөнтэй, эдийн засгийн байдал хүндрэлтэй байна гэсэн. Ер нь дэлхийн нийтийн улс төрийн нөхцөл байдал ч гэсэн зөрчилдөөнтэй, геополитикийн нөхцөл байдал ч гэсэн хуваагдмал, тарифын дан, худалдааны дан болж үргэлжилсэн юм зөрчилдөөнтэй дэлхийн гадаад дотоод нөхцөл байдал байна гэдгийг онцолсон. За өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал ч гэсэн засгийн газар огторж байна гэдэг маань бол докторгүй байдал зөрчилдөөн байгаагийн илэрлээ гэж би бодож байна. Ер нь өнөөгийн нөхцөл байдал бол гаднаа ийм хүнд байхад жижиг улсуудыг том улсууд шахаад Гренландаас хавлаад олон улсын геополитикийн зөрчилдөмөл байдал хурцдмал болж байгаа энэ цаг үед гадаа хөөтөрж байхад дотооддоо бид дулаан байх ёстой, эв нэгдэлтэй байх ёстой. Улсын хурал, засгийн газар, ерөнхийлөгчийн институт эв нэгдэлтэй ажиллах ёстой. Улс орныхоо том гишгийг бодож ажиллах ёстой. Парламентын арчлаа төлөвшүүлэх, төгөлдржүүлэх, үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг тууштай хэрэгжүүлэх ёстой. Засгийн газрын хараад бас бие даасан байдлыг хангах ёстой. Ийм л зарчмын үүднээс би нэр дэвшиж байгаа гэж бодож байгаа. Энэ хүн цаг үеийг давж туулах, эвлэж зохицуулах ийм зарчим дээр ажиллаж байгаа. Бид эзэн Чингис хааны үеэс эхлээд бид эвдэрхтэй бол хуваагдахын үрд байсан. Эвлэрэхтэй бид үржүүлэхийн хүрд байсан. Ингэжээж бид энэ хүн цаг үеийг үржүүлжээж давна үхээс биш хуваагдж бид улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын нөхцөл байдлыг ч гэсэн бодолцсон, эдийн засгийн аюулгүй байдлаж бодсон гэсэн ийм шийдэл гаргасан юм а. Энийг бол номтой хувьд бас аюулгүй байдлын чиглэлээр судлаач хүн учраас ойлгож байгаа гэж итгэж байна. Ер нь засгийн газрын кабинетийн зарчим бол алдагдчихсан зөндөө тохиолдол бий, 50% нь огторж ирсэн. Эннээс илүү хүнд улс төрийн нөхцөл байдлыг даваад гарч ирсэн Монголын заяа их гэж бид бас ийм хүн цаг үед бас эвлүүл бүтэн ховлуул гутна гэдэг шиг хамтарч ажиллаж ижил ард нь гарнаа. Тийм учраас арагшаа харж биш урагшаа харж ажиллана. Эвийг эрхэмлэж ажиллаж иж энэ бид өнөөгийн цаг үеийг давж энэ хүндрээд байгаа эдийн засгаа давна. Би элдв нарийн тоо хөлж ардам шок хүлээлт үүсгэмээргүй байна. Хүндрэлтэй юмыг би одоо тоочмооргүй байна. Энийг бол одоо бид засгийн газрын түвшинтэй ярьж шийдвэрлэхийн төлөө ажилланаа. Нөхцөл байдлыг бол хамгийн сайн мэдж байгаа хүн бол номтой дарга эдийн засгийн хүндрэлийг ч тэр экспортын нөхцөл байдлыг ч тэр улс төрийн нөхцөл байдлыг ч гэсэн тийм учраас бас хамтарч ажиллахад бэлэн байна. Нэр дэвшигчийг дэмжиж байгаа. Гэхдээ та ганц зэргийн тэмүүлэнтэй баг хурал дээр өрсөлдөхөд цагаан ордонд орж саналаа өгөхгүй ч гэсэн зайнаа сэтгэлээрээ бас тэмүүлэн дэмжиж явж ирснаа бас хэлье. Түрүүний асуусан асуултанд төрийн байгуулалтын байнгын орон дээр нэг буруу ойлгохдохоор мэдээлэл бас явчих шиг боллоо. Ажил хэргийн хуваар Зандан шатар дарахтаа сарын өмнө уулзж яснаас сая л энд одоо гар барьж мэд мэдлээ. Ямарваа нэгэн байдлаар түрүүн болормаа гişүн ч гэсэн бас асуугаад байна. Одоо хамтарсан засаг байгуулах, урилга өгөх хэсэг асуудал ердөөсөө яригдаагүй. Тэгвэл тэргүй улс төрийн хувьд сөрөг хүчний маллалч би ажиллаж дадлагдсан, засгийн эрх барих ажилч дадлагдсан, ямар ч байр суурин дээр явна. Ямар ч тохиолдолд албан тушаал гуйж энэ тэн даргын үүд сахиж амьдралдаа ч үзээгүй, цаашдаа ч үзэгчгүй. Тэгэхээр энэ дэр нэг тийм хар буруу
хардталтуудыг битээ өдөөж явуулаарай. За хоёрт нь юу гэхээр яа харахгүй энэ цаг үед бол нийгмийн эдийн засгийн энэ нэг угжирсан энэ коммунизм, социализмаас үүдэлтэй өнөөдрийг хүртэл амьд оршин тогтноод байгаа системийн өөрчлөлтийг бол ста ханцуу шамлаад хийх цаг нь бол болсон. Тэгээ энэ өнгөрсөн засгийн газар хэд хэдэн ажлыг эхлээг нь тавьсан. Яа харахгүй энэ төрийн өмчийг бол бид нэр 50 гэж тоовол яримгүй баг. Эдийн засгийн аюулгүй байдлын чиг баримжаатайг энэ тодорхой хэмжээнд авч үлдээд бусдыг нь бол бүгдийг нь ховсдгал хэрэгтэй. Төрийн алба, бизнесийн чиг баримжаатайг энэ хувьд нь шилжүүлэх хэрэгтэй. Тэрнээс биш цомгтгал гэдэг үг бол байж болохгүй. Яа харахгүй энэ төрийн зохицуулалтаа хөдөлмөрийн зах зээлээс хувийн хвшлийн зохицуулалтаа зах зээл рүү шилж төлөвлөгөөнийг бол бид нэр маш бодлогоор хийх хэрэгтэй. Татвар буулгаж татвар төлөлтийн бааз зүрийг бид нар тэлэх хэрэгтэй. Нийгмийн даатгалын шинжилгээ хууль сая засгийн газар өнгөрсөн 7 хоногт байна уу? Засгаараа уралдаж их хурд өргөн барихад бэлэн болсон байлаа. Энэ заавал хэрэгжих хэрэгтэй. Тэгээ ялангуяа энэ эдийн засгийн хувьд энэ төрийн өмчит компаниуд одоо 113-аар тоологддог. Энийг бол эрс шийдэмгий өөрчлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй. Тэгээ энэгээр би юу гэж хэлэх гээд байна вөхөр нэг эрх сонгуулиудад улс төрийн оноо алдчихгүй, сонгогчдоо алдчихгүй гэдэг сонгуулийн үдээр огт харж болохгүй. Тэгээ сүүлд нэг зүйлийг хэлэхэд би яагаад нэг итгэл төрөхгүй байна вэ гэхээр ердөөсөө одоо за 100% нэг үн чударгаар энэ их хурл засгийн газар бас явж ирээгүй нь үнэн. Гэхдээ ямар тач нэг чигч журамт зан зарчмыг бол барьсаар ирсэн. Өнөө цагийн улс төрд бол энэ байхгүй болсон. Энд дэр л ерөөсөө нэг тийм итгэл төрөхгүй байна гэж одоо удаа дараа хэлээд байгаа л хэлээд байгаа. Тэгээд засгийн газраа одоо та бас хэлж гин муур ямар өнгөтэй байх нь хамаагүй хулгал барьж чадах хэрэгтэй гэдэг. Гэхдээ болж өгвөл хар муураар битээ засгийн газраа бүрдүүлээрэ. Болж л өгвөл нэг цагаан мууруудаар засгийн газраа бүрдүүлээрэ гэж танаас хүсье. Хар муур бол тэгэл юу болдгийг бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Дамжилт үсэ танд. За энэ улсын хурд суултаа улс төрийн намуудаа ялсан уу гэж ярилцаагүй. Үндсэн хуулийн дагуу үндсэн хуулийн 39-ийн 3 дагуу ерөнхий сайдын асуудлыг ярьдаг. Би томилогдоогүй, сонгогдоогүй байгаа учраас тийм ярих болцоогүй. Хэрв улсын хурлаар сонгогдож итгэл хүлээл гэж томилогдох юм бол улсын хурд суултаа намуудтайгаа хамтын ажиллагааны талаар ярилцсанаа. Тэр ярилцах хэрэг үүснэ. Ярилцахгүйгаа бас шийднэ. Тэгвэл нэг хатуу юм бол Монгол улсын эрхчлэгийн төлөө альва төсөл дээр заавал засгийн газарт орсноороо хамтрд юм биш. Нийт Монгол улсын эрхчлэгийн төлөө ажиллана гэж тангар хүргэсэн нийт улсын их хурлын гишүүд, намын бүлгүүд, намууд Монгол улсад хэрэгтэй сайн зүйлийн төлөө нэгдэж хамтарч ажиллах ёстой. Буруу зүйлийг шүмжилж явах ёстой. Ийм учраас хамтын ажиллагаа гэдэг бол их өлөө өргөн утгатай ойлголт гэж би ойлгож байгаа. Ийм учраас Монгол улсын эрхчлэгийн төлөө бол хинтээ хамтарч ажиллана. Монгол улсын эрхчлэгийн эсрэг бол одоо хинтээ ч гэсэн бид эсрэг үг дуугарч тэмцэх ёстой ийм үүрэгтэй ажиллаа гэж би ойлгож байгаа. Тэгээ ямар нэршилтэй засгийн газар байх вэ гэж. За энэ бол Монгол улсын засгийн газар байх нь ойлгомжтой. Муур хар юм уу цагаан байх нь гол хамгийн гол нь хулган барьдаг байх ёстой гэсэн нэг байдаг. Тэр шиг нэг ямар нэршилтэй байх гэхээс илүү энэ ард түмнийхээ амьдрал бодтой өргөж өгнө өгсөн. Ард иргэдтэйгээ ойрхон ард түмэнтэй ээлтэй ийм л засгийн газар ажиллаж эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг ард түмэндээ хүргэсэн. Энэ тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулахад чиглэгдсэн ийм л засгийн газар байж оржилсан засгийн газар байх ёстой гэсэн ийм л бодолтой байна. Мэдээж бүрэлдэхүүний тухай хууль батлагдаад за тэгээд сайднараа томлоод анхны засгийн газрын уралдаанаа хийгээд ямар нэрчил ямар чиглэл байх вэ тэргүүлэх чиглэлүүдэд тодорхойлоод тэр талаар улсын их хурлд танилцуулах үедээ энэ талаар одоо дэлгэрэнгүй болгоод танилцуулъя.